Сайн бацхан хүүхдүүдээ өнөөдрийн хичээлээр Pentagonal програм ашиглан бичвэрт эффект хийцгээе. Хуудасны хэмжээг 500 харьцах нь 200 пиксел хэмжээтэй болгоод окей даръя. Контролыг нэмэхдээ дараа цаасаа зүүн буюу томруулъя. Шинэ давхарга нэмээд уг давхаргыг Монгол гэр гэж нэрлэнэ. За Tools хэсгээс text түүлээ аваад font size-ыг нь 60 pt болгоод фонтын төрлийг нь Arial болгоод ажлын талбарт Монгол гэр гэж бичнэ. За мөн background Монгол гэр хоёр давхаргын хооронд шинэ давхарга нэмээд уг давхаргыг текстийн өнгө гэж нэрлэе. Текстийн өнгө давхаргыг сонгож үсгийг тус бүрт нэвтгчүүлээд өнгөөр ялган бодно. Текстийн өнгө давхаргыг дээд талд нь шинэ давхарга нэмээд үүссэн давхаргыг хар өнгөөр будна. Монгол гэр давхаргыг сонгоод Adjustments хэсгээс Invert Color командыг сонгож бичвэр цагаан өнгөтэй болно. Монгол гэр давхаргыг үүсгэсэн шинэ давхаргатай нэгтгэн. Нэгтгэхдээ Layers-ийн Merge Layer Down командаар нэгтгэн. Нэгтгсэн давхаргыг бүгд нь идэвхжүүлээд гараас Ctrl+E. Уг давхаргаа хуулахын тулд гараас Ctrl+C командыг сонгоно. Уг давхаргыг хуулж авчаад устгах нь. Тэгэхийн тулд Layers-с Delete Layer гэдгийг сонгоно. Текстийн өнгө давхаргыг сонгоод Effect-с Alpha Mask командыг сонгоод нэг дахь Alpha Mask Settings харилцах сонхонд Mix Alpha Paste from Clipboard сонголтыг идэвхжүүлээд окей дарна. Энэ үед бичвэрийн шрифт тус бүрийн өнгөөр ялгарсан зураг үүснэ. Alpha Mask гэсэн эффект мань байхгүй байх юм бол Google-с татаад суулгаарай. Хичээлдээ идэвхтэй оролцсон хүүхдүүдэд баярлалаа. Дагаад тэгээрэй.